Тэгэхээр энэ резус нэмэх хасаг яаж үзэж яах нэгдүгээр. Хоёрдугаар энэ сая зарим одоо юм чи хөдөө авчаах боломжгүй задарчдаг асуудал байж байгаа хөдөө сус хийхдээ жишээл шинэ хөлдөөс нь сэвэндэл авч явж байна. Бусд одоо юмнууд авчаах боломжгүй болчиход байна. Тэгэхээр энэ одоо сум багийн төвшөнд ийм хагалгаа ороход аймгийн нэгдсэн эмнэлгийн одоо их барихын эмгтээчүүд ихэнхдээ очиод орж байгаа л да. Заримдаа одоо хүний амнаас алдсан ч тохиолдлууд гардаг, элэг задарсан гарцаагаа тохиолдлууд байдаг. Тэгэхээр энэ үед одоо тэр цусны төвүүдийн шалгыг сайжруулахын тулд ер нь ямар арга барилыг одоо барь За ажлыг хариулъя. Дөрөвдүгээр микрофон. Бэсик шинэ асуултанд нэмэлтээр хариулъя. Энэ одоо цус өгч байгаа доонууд дээр бид ABO бүлгээс гадна ресурс бүлгийг заавал үзчихээж одоо энэ яг тохирох цусыг сонгодог байж байгаа. За энэ бол одоо 100% ингэж одоо үзэж байгаа. Ер нь одоо бид нар цус эвлэсүүдийн үндэсний төв дээр цусны одоо жижиг бүлгүүд буюу одоо нийт 365 бүлэг ер нь байдаг цусны бүлэг. За энэс эмнэлзүү ачаал бүгдэлтөө 10 орчим бүлгийг одоо бас үзчихээж, нарийн үзчихээж одоо жишээ нь элэг шилжүүлэн суулгах мэт тийм үү ийм одоо нарийн технологи шингэсэн энэ хагалгааны үеийн одоо бас цуссан бүтээгдэхүүнийг бэлтгэж ингэж олгодог байгаа. За орон нутгийн одоо эмч хэрэгслүүдийг сургаж бэлтгэх асуудал хүний нөөцийг одоо сурж бэлтгэх энэ тасралтгүй байдлыг хангах гэдэг бол одоо бас чухал байгаад байгаа. Энэ дээр бол одоо бас одоо байнгын одоо бас энэ сургалт семинарыг бас зохион байгуулж за энэ дээр одоо бас жил болгон одоо бас энэ дээр одоо үйл ажиллагаануудын бас үнэлт дүгнэлт өгч ингэж одоо бас ажилтдаг байгаа. За тоног төхөөрөмжийн төрөнд бас та асуусан байгаа. Энэ дээр бол үнэхээр одоо тоног төхөөрөмжийн шинжилгээгээд 10 жил болтой.